Амрын гэрийн үзэгчдээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл бэлтгэн хүргэдэг Амрын гэрийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар гэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл бэлтгэн хүргэх болно. Арх согтуурлах хундаа гэж юу вэ? Арх нь мансууруулах бодис бөгөөд этилийн спирт ус хоёрын холимог юм. Арх нь найрлагаасаа хамаарч олон нэр төрөлтэй бөгөөд хүний уурах тарих сэтгцийг мансууруулах үйлчилгээтэй донтуулагч бүтээгдэхүүн. Уг бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хэрэглэх нь түүнийг хэрэглэхгүйгээр байж чадахгүй байдалд хүргэх буюу архины хараат байдалд оруулдаг. Арх согтуурлах хундааны буруу хэрэглээ нь өөрийгөө хянах чадварыг алдагдуулж санамсаргүй гэмтэл бэртэл зууртын үхлийн томоохон шалтгаан болдог. Энэ оны эхний 5 сарын байдлаар цагдаагийн байгууллагад 17,942 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 2,663 буюу 14.8% нь согтуугаар үйлдэгдсэн байна. Ийхүү бид цагдаагийн байгууллагад ирж буй хоногийн нөхцөл байдал ямар байгааг иргэд олон нийтэд мэдээлэх зорилгоор Сонгон архын дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн алба хаагчдтай хамтран сурвалжлага бэлтгэлээ. Иргэд согтуурлах хундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна. Тухайлбал хоногт ирж буй 1800-аас 2000 гаруй дуудлага мэдээллийн 70-аас 100 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл, 40-с 60 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг зөрчил байна. За Сонгон архын дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсэн Сонгон архын дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрийг хариуцсан ажил үрээ гүйцэтгэж байна. За дүүргийн хэмжээнд нийт бүрдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэх хувийг нь бол заллин мэхлэх гэмт хэрэг захим орчинд үйлдэгдэж байна. За хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг, арх согтуурлах хундаанаас үүдэлтэй годамж талбай олон нийтийн газар, за мөн ахуй хүрээнд, гэр бүлийн хүрээнд бас энэ төрлийн гэмт хэргүүд бол дийлэх нь бол үйлдэгдэж байна. За дүүргийн онцлогоос шалтгаалаад бас гэмт хэргүүд маань цагийн гаралтаараа бас өөр байна. За өглөө ажил эхлэх тарах цагийн үеэр бас халаасны хулгайн гэмт хэрэг бол бас нилээдгүй үйлдэгддэг. За ерөнхийдөө бол өдөөс хойш орон цагаар бол ахуй хүрээний архиталт, за аж ахуйн нэгж байгууллагад бас баар цэнгэний газар үйлчлүүлж байгаа иргэд бас архитектурын согтуурхаас үүдээд хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг зодоо гэх асуудлууд бас нэлээдгүй бүртгэгдэж байна. Үйлдэж байгаа гэмт хэргийн дийлэх хувь нь арх согтуурлах хундааны зүйлээс үүдэлтэй байна. Тэгэхээр иргэд маань арх согтуурлах хундааны зүйлийг зөв зохистой хэрэглэх, арх согтуурлах хундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээр годамж талбай олон нийтийн газар бие авч чадваргүй болж унаж бэртгч гэдэг юм уу, за эд зүйлээ хулгайд алдах, дээрэмдүүлэх гэдэг юм энэ төрлийн гэмтгүүд бүрдэж байгаа учраас иргэд бас согтуурлах хундааны зүйлийг зөв зохистой хэрэглэх, за энэ зүйлээс бас татгалзахыг бас иргэдтэй бас сэрэмжлүүлж хийлье. Манай хариуцж байгаа хороодын онцлог нь болохоор сапар ус дарган хүртэл нутаг дэвсгэрийг хариуцдаг, мөн нэгдүгээр орлын арын хэсгийн гэр хороол тэнж ордог байгаа. Манад бүрдэгч байгаа дуудлага мэдээлэл бол хоногт 70-аас 80 орчим дуудлага мэдээлэл бүрдэгдэг. Үүнээс бол ахын хүрээнд архитан согтуурж байгаа, гэртээ агсан тавьсан, мөн гудамж талбай олон нийтийн газар ухаангүй согтуу бие авч явах чадваргүй байдалтай иргэдтэй холбоотой дуудлага мэдээлэл ирдэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг бэлгийн эрх чөлөө, бие махбодод халтсан үйлдэл эсвэл түүх хэлдэг. Биднийг мэдээ сурвалжилгаа бэлтгэн явж байхад манай ах арх уугаад гэрээхэндээ агсан тавиад байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу бүргэд 113 чиглэлийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явууллаа. Сэгвэрхэн цэгтийн мотор хэлсэн. Яа, өдөр диск ч мөвч. За, юу болсон бэ? Тугаал мөчтөр амгаалаад. Эсвэл ханамал. Замрээ. За, юу болсон? Яасан? Хэрэг юм арайс. За сая бүргэд 113 чиглэлд дэслэгч мөнхчин дэд ахлагч аа намнын нар Сонгон архын дүүргийн 17 дугаараараа
32 дугаар байрны дуудлаганд ирсэн. Тэгсэн чинь зөрчлөөр оржсэн дуудлага мэдээл. Тэгээд яваад орсон чинь эхнэр тэр болох эхнэртэйгээ маргалцсан гэсэн дуудлаган дээр орсон. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад энэ хүн маань өмнө нь 2 удаагийн гэр бүл хүчирхийллийн баримтлагаанд явж исэн юм байлээ. Эхний удаад бол бид нэр ECS програмыг шүүж харсан. Эхний удаад 12 хоногийн баримтлагаанд явсан юм байлээ. Тэгээд хоёр дахь удаад болохоор 24 хоногоор давтангаар ингээд баримтлагаанд явсан юм байна. Энэ удаагийн үйлдэл нь болохоор 3 дахь үйлдэл нь болсон. Бид хоёр эндээс дуудлагын гомдол мэдээллийн бүртгэлд аваад цаашаа шалгах ёстой байцаагчдын цогцоор шалгах ёстой байцаагчийн нэмийг шалгана. Дараагийн дуудлага мэдээлэл нь эхнэр найзуудтайгаа хүүхдүүдийн хажууд арх уугаад байна гэх дуудлага байв. Бүргэд 115 чиглэлийн алба хаагчид дуудлага мэдээллийг шалгалаа. Биднийг 10 настай хүүхэд 4 сартай дүүгээд тэрсэн, төрсөн ээж аав нь найзуудтайгаа нийлж бага насны хүүхдүүдийн дэргэд биеэ удирдах чадваргүй болтлоо арх согтуур хундааны зөвлөл хэрэгэлсэн байх дүр зураг өгсөн юм. Хамраг сонгоо архан дөрөв цагдаагийн 3 дугаар цаг эргүүл яв зархлаас төмний бүрлээ. Хамраг ирээ. Тараа дуудлага мэдээлэл ирсэн байна. Тараа нөхөршин дуудлах гэсэн байна. Хүүхдийн дэргэд архицсан согтуураад иргээд. Юу болсон юм бэ? Та хинтээ арх ус? Найз чи ханага. Гэрлөгөө явцаа. Цагаараа явчихж байгаа юм уу? Тараа дүү чи хэдэн сартай? 4 сартай. Та яга хүүхдийн дэргэд арх согтуур гомдоны зүйл хэрэглээд байгаа юм бэ? Таппар. Та нөхөрчин манай эхнэр хүүхдийн дэргэд арх согтуур гомдоны зүйл хэрэглээд архитан согтуураад удаа дараагийн үйлдэл гаргаад байна шүү дээ. Тэ. Та басууд танаас асуух зүйл байна. Фиш доош буудаа эндээс барыг унчихсан унахаар юм биш наач. Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд эхнэр согтуу бага насны хүүхдийн дэргэд арх согтууруулах хундааны зүйл хэрэглээд байна гэх утгатай дуудлага мэдээлэл ирсэн байгаа. За уг дуудлагын дагуу манай сонгоо архан дөрвийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн алба хаагчид нөхцөл байдал дээр ирж шалгалтын ажиллагаа явуулахад за иргэн эм нь 3 сартай болон 10 настай бага насны 2 хүүхдийн дэргэд архитан согтуурсан ийм байдалтай байна. За уг зөрчил нь зөрчлийн тухай хуулийн 6-гийн 20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар бага насны хүүхдийн дэргэд архитан согтуурах гэх зөрчил үйлдсэн байна. Уг зөрчлийн хариуцлага нь болохоор 301 буюу 300 мянган төгрөгөөр торгуулийн арга хэмжээ оногдуулнаа гэж хуулийн заасан байгаа. Ийм төрлийн зөрчлөөс болж хүүхдүүд гэр орноосоо дайжих, эцэг хасран хамгаалагчтайгаа таарамжгүй харьцаатай болох, ингэснээр гэмт хэрэг зөрчилд холбогдох, гэмт хэрэг зөрчлийн хохирогч болох зэрэг эрсдэл дагуулж байна. Мөн хичээл сургууль амарсантай холбогдуулан эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Сонгоо архан дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст 2024 он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 79 давтамжтай дуудлага мэдээлэл. Алба хаагчид давтамжтай ирж буй гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл дүн шинжилгээ хийж соён гэгэрүүлэх ажил арга хэмжээг шат дараатай авч байгаа талаар мэдээллээ. Ер нь бол зөрчил тус бүрийг бол цагдаагийн байгууллага хохирогч холбогдогч аль алиг нь бол иргэстрийн дугаараар нь нэг хүртэл бүртгэж байгаа. Одоо ингээ нэг дуудлага мэдээлэл гэр бүлийн зөрчлийн чиглэлээр дуудлага мэдээлэл өгчлөөр дараа дахиад ороод дуудлага ирвэл өмнөх зөрчлийн бүртгэл нь бүгдээр манай дээр байж л байдаг гэсэн үг. Тэгэхээр ингээ давтамжтай дуудлага ирдвэл тэр болгоны зөрчил гэмтрэг бүгдээр бүртгэлтэй байж идэг гэсэн үг. Ингээ давтамж нь нэмэгдээд дараа одоо 3 болон түүнээс дээш болвол дараагийнхаа арга хэмжээг авдаг гэсэн үг. Сүүлийн үед одоо сонгон хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт мөн насан турш хүүхдүүд бас алга болох одоо юу асуудал цөөнгөө бүртгэж байгаа. Энэ нь одоо бас юутай холбоотой юм гэхэл мөн л одоо эцэгхийн хараах хяналтсуул байна. Хараа хяналтсуул юу сул байна гэдэг нь одоо юунаас бас шалтгаалж байгаа гэхэл бас л мөн архиталтаас
мөн одоо үр хөвгтөд анхаарал хяналт тавьдгүй байдал бас нөлөөлж байгаа. Түүнийг дагаад архиталт, ах хүрээний архиталт асар их байгаа. Энэтэй холбоотойгоор л гэрлийн хүчирхийлэл удаадараа давтамжтайгаар их бүртгэгдэж байгаа гэсэн. Энэ одоо дуудлага мэдээллийг гэрлийн хүчирхийллийн шинжилгээ, ялангуяа гэрлийн хүчирхийллийн шинжилгээ дуудлага мэдээллийг бууруулах чиглэлээр бол цогц харгалт дүүргийн цагдаа газар 3 дугаар хэлцээс одоо соён гэгэрүүлэх ажил, арга хэмжээ сургалтыг шат тараатаагаар зохион байгуулж энэ одоо давтамжийг бууруулах чиглэлээр бол эрчимтэй ажиллаж байгаа гэсэн үг. Арх согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь биеэ хянах чадварыг алдагдуулж, эрсдэлд учруулах нь цөөнгүй. Тухайлбал согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэн зам тээврийн осол гаргах, гудамж талбай олон нийтийн газар танхаарах, хүний эрүүл мэндийн хадашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үүсгэх, цаашлаад өөрийн болон бусдын амь насыг хохирох эрсдэлтэй. Дийлэх ахын хүрээнд үйлдэж байгаа гэр бүлийн хүчирхийлэл нь бол арх согтууруулах ундааны зүйлтэй холбоотой. За тэгээ гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдээд хүчирхийллийг үйлдээд байна. Зөвхөн гэр бүлийн хүчирхийллийг зодсноороо хүчирхийлэл үйлдэж байна гэж бол ойлгож болохгүй. Иргэд маань дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирүүлээд цагдаагийн албаагч яваад очихлоор за би бол зодсон зүйл байхгүй. Арх согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэдэг. Зөрчлийн тухай хуулийн 5-4-р зүйл маань гэр бүлийн хүчирхийлэл хүсэл зоригийн эсрэг бие махбод сэтгэл санааны эдийн засгийн гэсэн хүчирхийллүүд байдаг тийм үү. Тэгэхээр энэ хүчирхийллийг заавал нэг зохид зодсноороо гэр бүлийн хүчирхийлэл байна гэж ойлгоод байх шаардлагатай 4 төрлийн хүчирхийллээр үйлдэж байна. За цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад ихэд гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүмүүс нь олон жил хамтран амьдарсан байдаг. За дундаасаа үр хүүхдүүдтэй гэр бүлийн харилцаа хамаарлахгүй хүмүүс учраас гэр бүлийн хүчирхийллийнхаа дуудлага мэдээлэлээс эргээд буцдаг мэдээлэл тайлбар өгөхөөсөө татгалздаг тийм. Энэ нь бас цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа цааш нь зөрчлийг үнэн бодиттой шийдвэрлэх ажил бас цөргөөр нөлөөлдөг. За гэр бүлийн хүчирхийлэл маань одоо годамж талбайд болж байгаа гинтэг зөрчил шиг хүний нүдэнд ирэл харагддаг. Хаалганы цаанд далд үйлэгддэг. За мөн хүчирхийллийн хохирогч маань бас өөрийн нэр сүрж гэр бүлийнхаа байдлаас болоод юм уу хүчирхийллийг нуун далдалдаг. Олон жил одоо хүчирхийлэл үйлсний эцэст холбогдох байгууллагад мэдээллийг хүргэдэг. Тэгэхээр энэ дээр цагдаагийн байгууллагаас мөн авч хуржуулж байгаа ажил арга хэмжээ маань хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл бүрийг эргээстрийн дугаараар нь бүртгэдэг болсон. За олон удаагийн давтамжтай эрүүлж байгаа дуудлага мэдээллийг бүртгэл судалгаанд авч дахин хүчирхийлэл гаргахгүй байх талаас нь урьдчилан сэргийлэх чиглэлээр гэрийн хаягаар нь очиж иргэдэд хууль эрх зүйн мэдээллийг хүргэн за хүчирхийлэл ивэлдээд байгаа нөхрийг бас албаны сургалтанд хамруулах, зан үйл сэтгэл засалт нөлөөлөх сургалтыг бас төрийн болон төрийн бус байгууллага дүүргийн гэр бүл хөгжил хамгааллын эцэстэй хамтран бас зохион байгуулаад тавьж байна. Иймд иргэн бүр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, арх согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын эрх чөлөөг хүндэтгэн, болцсошгүй эрсдэл гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Монгол Улсын хурлын дарга Замдан шатар цагдаа дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинжилсэн найруулгыг гардуулж өгөх ёслолын ажиллагаа цагдаагийн ерхий газарт зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын хурлын гишүүн, аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Инх Амгалан, хууль зүйн дотоод хэргийн дэд сайд Солонго, цагдаагийн ерхий газрын дарга дотоодын цэргийн командлагч бригадын генерал Сүхболт, зөвлөлийн гишүүд удирдлагууд оролцсон юм. Цаанд урд өмнө байгаагүй энэ хөгжлийн сан. Өөрөөр хэлбэл бид тодорхой мөнгөн их үүсвэр нэгдсэн үндэсний байгууллагын хийсгэл ажиллагаанд оролцсноос орж ирэх тодорхой нөхөн төлбөрийг энэхүү сандаа төвлөрүүлэх замаар эргээд цагдаа дотоодын цэргийн байгууллагын хөгжил, албан агч нарынхаа хөв албан агчаа хөгжүүлэх, сургах, чадахжуулах, бусад нийгмийн баталгааг шийдвэрлэх зэрэг ийм олон талын ач холбогдолтой ийм хууль батлагдсан гараад байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хийсгүүл ажиллагаанд цагдаагийн 3 төрлийн байдлаар одоо цагдаагийн албаагч оролцох боломжтой. Нэгдүгээр цагдаагийн бие даасан зөвлөх, хоёрдугаар цагдаагийн баг буюу 160-аас 170 хүнтэй юм уротын бүрэлдэхүүн, гуравдугаарт одоо тусгай мэрэгчсэн цагдаагийн албаагч гэсэн тусгай мэрэгчлэн тийм албаагч гэсэн ингэж 3 чиглэлээр оролцдог. Бидний хувьд бол 2016 оноос хойш цагдаагийн зөвлөхөөр бол албаагч нараа илгээгээд одоо даруй 8-9 жилийг үзсэн туршлагатай. Хоёрдугаар шат буюу цагдаагийн баг нь өөрөө 160-аас 170 хүнтэй яг одоо оролцох энэ эрх зүйн зохицуулалт, эрх зүйн орчинд бий болж байгаагаар бас онцлог. Урд өмнө өөрөөр хэлбэл цагдаагийн баг гэдэг ойлголт манай Монгол улсад 40 төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор энэ асуудал бол зохицуулагддаг байсан. Ингээд өнөөдөр зохицуулагдах хуулиа хүлээж аваад байж байна.
Мөн цагдаа дотоодын цэргийн анги байгууллагаас танхимаар болон цахимаар 3735 алба багш оролцлоо. Сайн байна уу? Таньж гин үү? Нөгөө ханы материалд нөгөө шатдаг. Харьцагдлгүүрийн нэг 2 дахь нөгөө хүүгийн минь амийг авардаг. Баярлалаа гэж хэлэх гээд тухайн үед манай 2 дахь нөгөө доороо дэлгүүртэйсэн болохоор аюу хурдан шатсан. Тэгээд тухайн үед бид нар чинь бүгдээрээ сандраад бид 3 хүүхэдтэй 3 жоох хүүхэдтэй нөхөртөөгөө ингээд тавуулайсан. Тэгээд нөхөр 2 хүүхдээ аваад цоогоор гараа нэг хүүхэд маань бүр цаатлын мухар дунлагын өрөөнд байсан. Тэгээд нөгөө нойр мөс сэрээсэн болохоор өөр тийш явцсан утаанд харагдахгүй. Ингээд яаралтай яг явж чод 2 дахь тагтан дээр нэг эрэгтэй хүн гарч чадахгүй байлтай. Тагтан дээр зогсож байхад бид дээш би намайг доороос өргөж өгөө би дээшээ гараад тагтыг бид цонхыг хаглаад ямар ч сан эхлээд 2 том хүн 3 жоох хүүхэд ихний нараад өөртөө алыг тэрэн суулгасан. Тэгээ үеж гэр бүлийн эцэгтэй том хүү маань алга байна гэдэг ойрлол. Тэгээ нилээ хайгаа одоо бид гал бол нилээ ширүүн байж лээсэн л да. Угаартаа нилээ утаа нилээ суунаглаад сүүлдээ хүн харах хэцээгүй болж байгаа юм чи өөртөө нилээ бас угаарч хамгийн цаатлын өрөө цонхны хажууд байгаа гэж хэлэхэд тухайн газар руу яваад ороход ухаангүй байдалтай ямар ч ухаангүй өдгөнгөө байдалтай хахад гаргаж ирээд өвлийн пикэжинд ороогоод маш алаг тэрэндээ суулгаад яалттай сонгойрхан дүүрийн эцсийн юм яалттай тусламжийн төвд хөргөж өгч чин жимсийг хөргөж өгч хань тусламж үзүүлсэн. Одоо бодоод тахад хүүхд маань жим том боллоо. 90 сар бол одоо сайхан том залуу болж байна. Зэрэгт яваад ирлээ. Тэгээ ямар сандаа одоо тэр үеийн одоо тэр Чингис тухайн үед ингээд орж цаг алдлахгүй амь насны авраагүй бол тэгэл хүүхд маань тэгэл ерөөсөө зүгээр бараг тэр үед тэгэл ерөөсөө гарч ирээ шокны байдалтай. Тухайн цагдаа яг тэр дотроос юу ч хамаагүй бүтээж гарч ирээгүй л бол тэгэл миний хүүхд бараг тэр гарч ирээл амьсгаа авчдаггүй. Бас болох байсан юм билээ. Ажилд нь амьдралд нь ажил үйлсэд нь бүгдний сайн сайхан дээдээ хүсье. Баярлалаа. Энэ жоохон сэтгэлээ. Баярлалаа. Маш баярлалаа. Мэдээлэлтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Амар тав амьдралын төлөө хамтдаа.